Самбацаано ингээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Ингээ та бүхнийг чек хэлний онлайн видео сургалтын 5 дугаар хичээлд үрж байна. За миний шалгалтын хугацаа давхцсан учраас бас өмнөх хичээлээс тодорхой хугацаагаар хойшлогдож, завсарлагдаж энэ хүү хичээл хүрэгдэж байгаад та бүхнээсээ юун төрөнд хүсэл өчье. Гэхдээ та бүхэн бас намайг зүгээр ойлгоно гэдэгт найдаж байна. За тэгэхээр өмнөх хичээлээр бид нэр юу үзчихсэн гэхээр тий алал болно. Ер нь ягаад тий алалыг ашиглах ёстой ач холбогдол зэрэг зүйлийн талаар үзчихсэн бол өнөөдөр бүгдээрээ prefix буюу одоо угтур үгийн талаар ярилцах болно. За тэгэхээр prefix маань одоо чеклэнд бол prefix буюу угтур үг маань бол нэлийн ач холбогдолтой. Тэгээ ер нь та бүхэн хооронд нь ялгаж салгаад зөв ашиглаад сурч юм бол ер нь бол хүний ярьж байгаа болон уншиж байгаа зүйлээ бол ялгаж салгаж ойлгоход бол тэгдий чинээгээр дөхөнтэй байх болно. Тэгэхээр би энд юун бах үг бичиж үг жимшиг үсэг жимшиг юм бичиж бай гэхээр до од на вэ зэ гэд. Одоо эдгээр маань бол ерөөсөө prefix буюу энэ угтур үгнүүд маань байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би болохоор энд яаж хуваасан бэ гэхээр ерөнхий хоёр асуултанд хариулж байгаа. Тэгэхээр одоо шинэ кам буюу хаашаа гэсэн асуултанд хариулагдаж байгаа. Эсвэл гидэ буюу хаана гэсэн асуултанд хариулагдаж байгаа. За тэгэхээр одоо кам едэтэй гэдэг хаашаа явж байна гэхээр энэ автобусны жолооч маань бол танаас чиглэл асууж байна. Эсвэл гидээстэй гэх юм бол хаана байна. За тэгэхээр одоо чиглэл жишээлбэл наа гэдэг маань бол прах наа вэ чиглэл асууж байгаа кам гэдэг зүйлэн дээр бол наа вэ до от зе к ви пши роз пши про гэх мэтлэн одоо тийшээ ийшээ наашаа одоо юу гэдэг дэшээ доошоо одоо гэх мэтлэн үгснүүд байгаа. За байрлал заасан гэдэг маань буюу гидэ гэсэн асуултанд хариулагдж байгаа угтур prefix үгнүүд маань болохоор навэ, над, под, за, бишэд, үвэдлэ. Энэ маань ерөнхийдөө бол дээр доор дотор гадар урд хойно гэх мэтлэнгээр бол хуваацсан байгаа. За би энд та бүхэнд ойлгомжтой болох үүднээс бяцхан хонзыг мөн бяцхан стүр хоёрыг бэлдээд байна. За тэгэхээр бүгдээрээ гидэ хонзыг буюу хаана хонзыг байна гэсэн асуултанд хариулцгаая. За гидэ хонзыг хонзыг ширээний урд байна гэх юм бол хонзыг пшэд столем. Тэгэхээр пшэд гэдэг маань урд гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгвэл хонзыг маань бас хөдөлгөөнтэй хүүхд учраас гүйж явсаар агаад ширээний ард гарчлаа гэж бодох юм бол за бид нэр ард гэдэг үгийг застолем ард байна. За тэгэхээр за гэдэг маань ард гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгтэл хонзыг маань бас нэлээ дүрсгүүхт болохоор гидээтэй хонзикье над столем буюу ширээн дээр байна. Над гэдэг маань дээр гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр хонзик маань гүүсээр аваад нуугдаад ширээн дээр орчлоо гэх юм бол ширээн доор гэх юм бол над гэдгийг ашиглахгүй харин тэрний оронд бүгдээрээ под буюу подстолем. Тэгэхээр под гэдэг маань доор, юмны доор байна гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгэхээр юм байна. Мөн одоо жишээлбэл гидэ хонзыг тед. Тэгэхээр хонзикье устолу анебо устолу анебо ведле столу. Энэ маань юу гэсэн үг гэхээр одоо ширээний хажууд байна. Ширээний
байдлыг гэдэг маань хажууд үү гэдэг маань ер нь ойролцоод ойргийн тойронд байна гэсэн санааг илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр за гэх юм бол ард, над гэх юм бол дээр, бишээ гэх юм бол урд, байдлаа үү гэдэг маань болохоор хажууд, под гэдэг маань болохоор доор байна гэсэн санааг тус илэрхийлсэн префиксүүд байгаа. Тэгэхээр зөвхөн стүүл гэдэг үг маань өмнөх префиксээс хамаарат хэрхэн яаж өөрчлөгдөж өөр утгуудыг илэрхийлж байгааг та бүхэн ажиглаарай. За түрүүн бид нэр Гидея Хонзиг буюу Хонзиг хаана байна гэсэн асуултанд хариулсан бол одоо хаашаа одоо Хонзиг явж байна? Эсвэл чиглэл заас одоо Камиедэ Хонзиг гэсэн асуултанд ямар префикс ашиглах вэ гэдгээ хамтдаа үздэгэ. За жишээлбэл Хонзиг Праг руу явж байна гэх юм бол Хонзиг едэ до Прахи. Гэх маань ерөөсөө до гэдэг маань тийшээ, ийшээ, руу одоо тийм чиглэл заасан ухтар үг байгаа. За дараа нь Камиедэ Хонзиг гэх юм бол Хонзиг едэ од Прахи. Гэх маань од гэдэг маань тэндээс, эндээс одоо юу гэдэг юм бэ? Тэндээс, эндээс гэсэн санааг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр эндээс юу хэлхий би хүссэн бэ гэхээр хэдийгээр энэ ухтар үгс маань хэдийгээр маш адилхан харагдаж байгаа боловч тусдаа өөрийн санааг илэрхийлдэг шүү гэдгийг хэлхийг хүсье. За тэгэхээр бүгдээрээ одоо өмнө харж ирсэн хүснэгтрүүгээ эргүүлээ харах юм бол илүү ойлгомжтой болж харагдах болно. За тэгэхээр навэ до гэдэг маань бол дандаа кам буюу хаашаа гэсэн утгыг тийшээ ийшээд гэсэн утгыг илэрхийлнэ. Од гэдэг маань бол од болон зэ гэдэг маань болохоор тэндээс эндээс гэсэн буюу одгууд гэсэн санааг илэрхийлж байгаа. За к гэдэг маань к гэдэг маань болохоор бас тийшээ ийшээ ви мөн ви бширос бшэ про зэрэг префиксүүдийг бол ашиглаж болно. За тэгэхээр та бүхэн яагаад эднэр маань хоорондоо юу өөр байгаа юм бэ гэхээр одоо шилбэл наа гэсний араас эднэр маань хоорондоо одоо шилбэл навэ до гэдэг маань хэдийгээр бүгдээрээ кам буюу хаашаа тийшээ гэсэн санааг илэрхийлж байгаа боловч юугээр хоорондоо ялгагдах вэ гэхээр хойдлоорсоо орох тий ялгалаараа. Тэгэхээр наа гэсний дараа аккузатив, вэ гэсний дараа аккузатив, аккузатив, вэ гэдгийн дараа бас аккузатив, до гэсний дараа генитив. Мохорч чинь генитив. Тэгэхээр хизээч наагс до гэсний дараа аккузатив оруулж болохгүй. Тэгэх юм бол граммат хэл зүүн алдаатай болчихно. Тэгэхээр та бүхэн бас яг эндээс тий алгалын бас аш холбогдол яагаад зөв чэйжлэх ёстой, зөв ашиглах ёстойг бол эндээс бас давхар харж байгаа. За тэгэхээр гих мэтчлэнгээр байна. Мөн байрлал зааж байгаа болохоор байж үед бол бас навэ, над гэдэг маань дээр, под гэдэг маань доор, за гэдэг маань урд, хажууд гэдэг эднэрийг бүгдээрээ үзсэн. Тэгэхээр бас энд бас нэг зүйлийг давхар хэлхийг хүслээ. Учир нь наа гэдэг маань чиглэж заагаад бас байрлаж заагаад байгаа. Тэгэхээр за наагийн араас аккузатив орох юм бол энэ маань чиглэл заасан утгатай байна. Наагийн араас одоо юу гэдэг нь локал буюу одоо байршлын тий ялгал орох юм бол энэ маань байрлал заасан. Одоо жишээлбэл я иду на працы гэх юм бол би ажил руугаа явж байгаа гэсэн санаа. Ясем на працы эсвэл ясем ве працы гэх юм бол энэ маань би ажил дээрээ байна гэсэн санааг бол тус илэрхийлнэ. За тэгэхээр
миний компьютер хацаад багш байна. За ерөнхийдөө энэ хүргээд өнөөдрийн хичээлийг өндөрлөе. Та бүгдэнд нь амжилт хүсье. За дараагийн хичээл хүртэл түр баяртай.